Hi guys, хоббол хобболонгийнхаа цаашинхан дугаарт тавтай морил. Заяа яцхан манайхаа та бүхэнтэйгээ ингээд хобболонгаараа уулзаж байна. Өнөөдрийн бичлэгний сэдэв болохоор ойрын үед надаас маш их асууж байгаа, request хийгдэж байгаа ийм сэдэв байгаа. Надаас бүр өнгөрсөн 7 хоногоос ахуулаад л хүмүүс David гэдэг artist-ын тухай яриад өгөөрэй. Тэгээ David-ийн ингээд машинаас нь олцсон одоо цогцын тухай яриад өгөөрэй гэж хүмүүс амар бичиж заахгүй. Тэгээ би тэгсэндээ өөрөө ингээ миний TikTok дээр ингээд гарч ирээд заахгүй David гэдэг нэг залууг энэ яаж байгаа нэг нэр нь болохоор яг David гэж байгаа боловч яг A үсгээр одоо DA гэж өчрөгддөг. A-ийнх нь оронд дөрвийн тоо байгаа байхгүй юу. Тэгээ би энэ ямар сонир нэртэй залуу вэ? Энэ одоо ямар дуучин юм болоо би бүр гайхаад юу болсон болоо гэд тэгээд надаас айгүй хүмүүс ойрын үед асуусан болохоор өөрөө судалж үзлээ. Тэгээ зүгээр шок манайхаа шок. Энэ бол бас нэлийн dark хэрэг байх болно. Тэгэхээр ямар ч гэсэн нэг жоохон сэрэмжлүүлэг өгчихье. Бага насны хүүхдүүд байгаа бол үзээд хэрэггүй. За бүр бага насны хүүхдүүд байгаа бол үзээд хэрэггүй. Гэхдээ би өсвөр насны хүүхдүүдийг бол үзээсэй гэж бодож байна. Яагаад вэ гэхээр энээс бас ингээд анхааруулга аваад те ингээд жоохон warning авах хэрэгтэй гэж бодож байгаа хгүй энэ хэргийг сонсоод. Тэгэхээр ер нь өсвөр насныхан маань үдчихэд бол гэмгүй авах гэж бодож байна. Одоо сэрэмжлүүлэг болгох үүднээс. За ямар ч гэсэн ингээ аллахын тухай жоохон dark хэрэг байх учраас та бүхэн маань бодолтой үзээрэй л гэж би одоо анхааруулмаар байна. Хүй та нар маань нэрээ гэртээ аягүй гоё dinner party-нуудыг host хийх туртай юу? Них гоё найз нөхдөд уудаж байгаа адалтай гоё амттай хоолнуудыг хийгээд л найз нөхдөд гоё дарсаар дайлаад л те. Dinner party-нд хамгийн зохицдог alcoholic drink бол яалтчгүй wine дарс байдгаа манайхаа те. Та бүхэндээ ануу нь 200 жилийн түүхтэй Франц улсын Бордо бүс нутгийн маш алдартай wine brand болох Calvac санал болгосоор байгаа байлээ. Calvac зөвхөн Францтай алдартай биш, зөвхөн Европтой алдартай биш, дэлхийн 110 гаруй улсад төгж чадсан, өөрсдийнхөө чанар нэр хүндэд тогтоож чадсан ийм брэнд байгаа. Тэгэхэд дэлхий дээр 3 секунд тутам нэг Calvac bottle задардаг гэсэн ийм статистик байдаг. За тэгээд Calvac брендийн улаан, ягаан, цагаан, ориглон дарс гээд 30 гаруй төрлийг нь World Wine компанийн маань Монголдо импортлон оруулж ирдэг байгаа шүү. За тэгээд Calvac худалдаж авахыг хүсэж байгаа бол World Wine дэлгүүрийн бүх салбаруудаар очиод худалдан авалтаа хийх боломжтой. Эсвэл бол World Wine CGM гээд онлайнаар захиалгаа өгөөд хөргүүлээд авах боломжтой. Түгээрч барахгүй том сүлжээдэлгүүрүүдээр ч гэсэндээ Calvac худалдаалагдаж байгаа. Тэрч битгий хэл 21 аймагуудаар ч гэсэндээ Calvac байгаа шүү манайхаа. За тэгээд Calvac шиг сайн чанартай амттай дарс сайхан яриа өрнүүлж сайхан дурсамжийг бүтээхэд тусалдаг. Cheers guys, let's have some Calvac. За би анх энэ хүний нэрийг харчгаад David гэдэг artist-ийн тухай харчгаад зураг мургийг нь хараад бол үнэхээр I don't know him гэж бодсон. Үнэнгээсээ зөө би өстө мэдэхгүй юм байна, сонсч байгаагүй юм байна гэж бодсон чинь хүмүүс ингээд дуугийн тавиад байсан чинь энэ David-ийн дуугаад ингээд тавьсан чинь шууд мэддэг байл яах вэ? Хоёр ингээд амар алдартай болж исэн чинь TikTok дээр алдартай болоод амар viral болоод тренд болоод нэлийн хэсэгтэй. Тэгээ би бүр ингээд сонсож дагаж дуулдаг байсан дууны дуучин байвал яг хөө David гээд үнэхээр гайхалтай. 9 сарын 8-ны өдөр Калифорни мужийн Лос Анжелес хотын нэгэн car impound газар ингээд ийм машинаас айгүй муухай өндөр өөртөө байна гэдэг ийм дуудлага гарсан байгаа юм. Car impound гэдэг газар нь одоо нэг янз бүрийн tow хийгдэж авчирсан те одоо ингээ буруу зогсоол дээр зогсоод тэгээд дүрм зөрчсөн гэдэг тийм машин байдаг шууд ингээ tow хийгээд одоо ачиж явдаг штэ те манай монголоор ачих гэдэг ачиж яваад тэгээд тэр машинуудыг ингээд эзнийг нь хурж ирээ тургуулаа төлтөл ингээ байлгаж идэг зогсоолыг impound гэж яриад байгаа. За тэр impound газар байсан нэгэн машинаас Tesla загварын машинаас айгуу тийм foul smell үнэртжсэн гэж аахгүй айгуу тийм муухай ялзарсан, илжирсэн үнэр гараадсан гэж тэгсэн. Тэгээд хүмүүс одоо яг тэр үнэрийг үнэрсэн хүмүүс нь цагдаа дуудаад тэгээд цагдаа хурж ирээ шалгатал одоо Frank-наас нь одоо би энэ үгийг хэлэхээр айгуу сонсогдоод байгаа. Frank гэхээр заяа уул нь л машины багажийг англиар trunk гэж дууддаг. Tesla-гийн болохоор багаж нь арталтаа биш урталтаа байдаг юм байна л да. Тэгээ front гэсэн үг тийм учраас тэрийг одоо ингээд нийлүүлээд Frank
гэж дууддаг юм байна. Тэрийг би өнөөдөр л бас олж мэдлээ. За ингээд Tesla-гийн Frank-наас нь багаж хэсгээс нь онгойлгоод үзсэн чинь ийм plastic bag-нд ийм одоо гялгар уутаар ингээд юу ачсан, боочсон хүний цогцос олдсон байна. За тэгээд тэр уудыг нь задлаад үзтэл бол ингээд айгуу тийм badly decomposed body байсан гэж байгаа байхгүй юу. Badly decomposed гэдэг нь бол одоо цогцсон тэр машин дотор ингээд нэлээд удчихсан байсан болохоор ингээд халуун машины trunk дотор ингээд цогцос байгаад ахаар одоо ямар олигтой байх вэ, тэ ойлгомжтой байгаа хэ ялзраад илжирээд ингээд амар болчихсон. Ер нь айгуу муу decomposed болсон тийм одоо цогцос олцсон гэж байгаа байхгүй. Тэгээд ер нь intact биш байсан гинэ. Ер нь ингээд dismember хийсэн юм шиг харагдчихсэн гэсэн ингээ анх харахад бол тэ. Гэхдээ яг одоогийн байдлаар бол яг үнэхээр тэр алсан хүн нь ингээд цавчаад ингээд хөшгөлөөд одоо салгаад үе мчигийн салгаад ингээ хийцэн юм уу? Эсвэл тэр цогцсон удаан хугацаагаар тэ тэр машины одоо халуун машины ингээ trunk дотор ингээ Лос Анжелест одоо хүртэл ингээ халуун байгаа шүү дээ. Хэдийгээр 9 сар гарсан байгаа ч гэсэндээ тийм болохоор ингээ халуунд жоохон илжирээд тэгээд одоо би цогцсон үе мөчн ингээ салаад унжсэн юм уу? Одоогоор бол тэр нь ингээд ил болж гарч ирээгүй байгаа. Ямар ч гэсэн айгуу тийм badly decomposed, dismembered body олцсон гэдгийг бол ингээд цагдаагийн байгууллагынхан хэвлэл мэдээллийнхэн зарласан байгаа юм. За тэр машин нь болохоор хэдийгээр Лос Анжелес хостод байгаа ч гэсэндээ Texas мужийн license plateтэйсэн гэж байгаа байхгүй юу? Одоо Texas мужийн дугаартай машин байсан. За тэгээд энэ машин ер нь яаж тэр car pounded тэр impound дээр очсон бэ гэдгийг нь шалгаад үзсэн чинь Hollywood Hills гэдэг тэрхүү neighborhood-д байдаг одоо нэг гудамжнаас тэнд бүр ингээ хаягдсан байсан гэнэ abandon хийгдчихсэн юм шиг ерөөсөө олон хоногийн туршид тэр зогсож болохгүй ингээд гудамжин дээр те ингээ айгүй олон хоног ингээ байгаадсан учраас ингээд одоо tow компанийнхаа очоод машиныг нь ачаад ингээд энэ хүү impound газар авчихсан юм байна лээ. Тэгээд тэр машин нь болохоор хизээ тэр impound газар руу ачигдаж ирсэн бэ гэхээр энэ хүү дуудлага хийгдэхээс өмнө те ингээд энэ муухай өнөр гараад байна гэж цагдаа дуудагдахаас 5 хоногийн өмнө гэсэн үг. Тэгэхээр 9 сарын 3-нд аль үжиний тэр цогцос бол тэр машин дотор байсан гэсэн үг. Тэгээ тэрнээс ч илүү өмнө нь байж магадгүй шүү дээ. Хизээ хідэн ч хоног тэр цогцос тэр машин дотор ингээд тэр Hollywood Hills-ийн тэр гудамжин дээр ингээд байсныг хинж мэдэхгүй байгаа одоогийн байдлаар тэгээ цагдаа нар бол тэрийг одоо тодруулах гад investigate хийж байгаа байх. Ямар ч гэсэн одоогийн байдлаар бол олон нийтэд бол зарлагдсан энэ зүйл байхгүй байгаа. За тэгээд ойлгомжтой те ийм машинаас ийм цогцос олдож байгаа юм жи энэ машин ямар хүнд бүртгэлтэй байгаа вэ те хинд одоо registration хийгдсэн байгаа вэ гэдгийг шалгах нь бол ойлгомжтой. Тэгээд цагдаахан шалгаад үзсэн чинь David гэдэг энэхүү RS-ийн энэ дуучны машин болж таарж байгаа байхгүй юу. За анх 9 сарын 8-нд энэхүү хэрэг нь одоо хэвлэл мэдээлэлээр цацагдахад бол ойлгомжтой яг цогцсныхантэй хохирогчийнх нь identity-нтэй хинбэ гэдэг нь бол мэдэгдээгүй байгаа. Зүгээр л ийм хүний цогц олцсон гэж яригдсан байгаа. Тэгээд одоо машиныг шалгаад үзсэн чинь Дэвид гэдэг хүний энэ дуучны ингээд бүртгэлтэй машин байсан болохоор Дэвидийн машинаас ийм зохицолдлоо гэж л яригдсан байгаа. Өөр ямар нэгэн тийм дэлгэрэнгүй мэдээлэл ерөөсө гарч ирээгүй байсан. За тэгээ хэдэн хоногийн дараагаар дахиад шинэ мэдээлэл гарч ирсэн. Тэр нь болохоор энэ хүн нас барсан хохирогч нь хин бэ гэдгийг одоо identity-г нь тогтоож чадлаа гэдэг ийм мэдээлэл гарсан байгаа. За тэгээд хохирогч нь хин байсан бэ гэхээр 15 настай Celeste Rivas Hernandez гэд энэ охин байсан байна. Тэгээ энэ охин нь 2024 оны 4 сарын 5-ны өдөр гэрээсээ алга болсон гэдэг ингээд гэрийнх нь missing persons report хийжсэн ийм охин байгаа хгүй. Тэгэхээр ингээд гэрээсээ алга болоод те гэр бүлийнх нь хаана байгаа гэдгийг мэдгүйгээр ингээд бүхэл бүтэн жил гараа өнгөрчихсөн байсан ийм охины цогцос олцсон байна. Тэгээ ямар байдлаар олцсон бэ гэхээр ийм tube top өмсчихсэн байсан гинэ. Одоо ийм cropped ингээ би барьсан ийм tube top байдаг штэ тий. Тийм tube top өмсчихсэн. За тэгээд black leggings буюу хар өнгийн эртүүз өмсчихсэн. Тийм yellow metal chain bracelet гэж аахгүй тийм шаргал тий golden ийм төмрөн буувч зүүчихсэн. За тэгээд ийм star earrings тий эмэг зүүчихсэн байдлаар олцсон гэдгсэн. Тэгээ буржгаар хар үстэй ойролцоогоор 71 паундын одоо жинтэй ийм охин байсан гинэ. Тэгээд 71 паунд гэдэг чинь манайхаа маш жижигхэн гэсэн үг. Би одоо хэдэн килограмм бэ гэдгийг нь хараадахаа заяа 71 паунд чаа. Манайхаа боддоо 71 паунд гэхээр 32 килограммтай охин гэж байгаа байхгүй юу? 32 килограммтай ийм охин байсан байна. Маш харамсалтай тийм. Тэгэд цагдаа нарт энэ охиныг хинбэ гэдгийг нь одоо ингэж яг баттай конфирм хийхэд юу тусалсан бэ гэхээр
өөрийнх нь баруун гарынх нь index finger дээр нь хуруун дээр нь ш гिचгсэн одоо SHHH гэсэн тэ дот гэсэн ш гिचгсэн тийм шивээс байсан гэж байгаа байхгүй юу? Ингэчихсэн тэ ш гिचгсэн. Тэгэд энэ шивээс нь бол ингээд яг энэ охиныг мөн тэгээ энэ Celeste гэдэг охин мөн гэдгийг одоо ингэж баталгад хүргэсэн юм байна лээ. За тэгэд одоогийн байдлаар cause of death буюу тэг яг үхлийнхэн шалтгаан нь тогтоогдоогүй байгаа юм байна лээ. Тэгэд ер нь айгүй хэцүү байгаа гэдгсэн. Ягаад гэвэл нэг цогцсон тэр машинд айгүй удаан байжчихсан. Тэгээд айгүй тийм badly decomposed болчихсон байсан гэж хэлжсэн шүү дээ тий. Тэгээд ер нь ингээ бараг dismembered болчихсон юм шиг. Тийм байсан болохоор тэр цогцыг ингээд яг cause of death-ыг нь одоо шалгахад олоход айгүй хэцүү байдаг гинэ. Тийм болохоор бүр нэмэлт маш их autopsy энэ төр хийх шаардлагатай. Тийм болохоор одоо ингээд бүрдээ 9 сарын 19 20 болчиход байхад одоо cause of death нь одоо хүртэл олдоогүй байгаа юм байна лээ. Би бүр нэг юм гайхаад байгаа байхгүй манайхаа. Цагдаа нар бол тэ энэ одоо investigation-ыг эхлүүлчихэд яг homicide гэдтэй яг одоо аллах байсан гэд rule хийчээг байгаа юм. Яг тэгж тогтоож одоо investigation эхлүүлээг байгаа хгүй. За яг investigation бол явагдаж байгаа ийм хүний цогцос олцсон тий. Яагаад энэ хүний цогц одоо энэ цогц нь хэн байсан бэ ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо яг үхлийн шалтгаан нь юу байсан бэ энэ төр гэдгийг шалгаад явж байгаа. Гэхдээ homicide гэж шууд rule хийчээг байгаа хгүй. Би тэг бүр гахаад авахгүй юу гэсэн үг юм бэ? Тэгээд аллагал биш бол ямар байдал яаж одоо хүн энэ охин одоо явж байгаад бүдэрч унаад одоо ямар тэр машины одоо тэг багаж нь ороод ингээд биеийн цоочлогдонгуудаа өөрөө dismember болцсон байна гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр энийг бол ингээд одоогоор homicide гэж зарлаагүй байгаа гэхээр би бүр ингээд гахаад байгаа байхгүй яг ямар шалтгаанаар гэд. Ингэсэн байхгүй her death is considered a homicide. Одоо аллах гэж бодож байгаа, таамаглаж байгаа гэж байгаа боловч тий яг homicide гэд rule хийчээг байгаа гэсэн үг юм. За тэгээ Дэвид гээд энэхүү дуучны машинаас нь өөрөлт нь бүртгэлтэй болчихсон байсан дээ. Энэхүү машинаас нь ингээд цогцос олдож байгаа болохоор ойлгомжтой ингээд цагдаагийнх нь Дэвидтэй холбоо барьсан байгаа. Тэгэхэд Дэвид болохоор яг тур хийгээ явжсан байхгүй. Аялын тоглолт хийгээд явж исэн. Тэгээд тэр аялын тоглолт 8 сарын 15-нд эхэлсэн гинэ. Тэгээд энэ тэнэггээр ингээл Америкийн хотуудаар аялын тоглолт хийгээ явж исэн юм байна лээ. Тэгээд өөрөө хэлэхдээ бол ингээд би ингээд fully cooperate хийнэ тэ цагдаагийнхантай ингээд хамтарч ажилланаа. Хэрэгтэй зөвлөд нь юу л надад хэлээрэй тэ би өстой ингэнэ тэгнэ гэж өөрөө өөрийнхөө төлөөлөгчдөрөө дамжуулж хэлсэн юм байна лээ. Тэгээд энэ хэрэг анх ингээд 9 сарын 8-нд ил гарахад байна штэ тэ. Дэвидийн фэнүүд бол ингээд Дэвидийг өмөрч исэн. За арайч ингээд тэ цагдаагийнхан яг Дэвидийг алсан энэ гэдэг нотлох баримт байхгүй байхад те ингэж ил гаргаагүй байхад шууд Дэвидийг алсан гэж бодож болохгүй те хэрүү Дэвидийн машин нь одоо ингэж хулгайлагдсан байсан байвал яах юм те Дэвидийн машиныг хүн хулгайлаад явчаад ингэж хүн алчхаад ингэж trunk-нд нь хийжээд ингэ орхин явцсан байвал яах ингээд айгүйх фэнүүд нь тэгж гадуур ярьж исэн. Гэхдээ хэрүү хүн машинаа хулгаад алдах юм бол шууд report хийдэг штэ ингээд миний машин хулгайлагдлаа гэдэг stolen report хийдэг. Тэгэхэд ерөөсөө тэгэж report энэ төр хийгүйсэн байгаа байхгүй юу? Машин хулгайлагдсан энэ төр гэж. Тэгэхээр ингээд машиныг хулгайлсан гэдэг дээр бол ингээд бас итгэж болохгүй байгаа юм. За манайхаа одоо хэдүүлээ энэ хэргийнхэн талаар хальт ингээд төр поз хийгээд Дэвид гэд энэ яриад байгаа энэ хүү дуучин залуу нь ер нь өөрөө хин юм бэ гэдэг тухай яриад ахяа хэрв та нар надтай адилхан те өө би Дэвид гэдэг дуучин мэдгүй гэж бодож исэн бол та нарт ингээд тайлбарлаад өгье. За манайхаа хэрвээ та нар маань Америкчуудын санхүүгийн зохицуулалтын талаар хийсэн шавж чад бичлэгийг маань үзсэн бол мэдэж байгаа байх. Би тэр бичлэг дээр ингэж уриалж исэн да санхүү дээр бүгдээрээ ухаантай хандцгаая, мөнгө сайхан хуримтлуулъя, ухаалгаар мөнгө хамгийн гол нь хуримтлуулъя. Тэгээ бүгдээрээ бөөнөрөө баяжцгаая гэж хэлжсэн. За тэгээ одоо ануун та бүхэндээ хэрхэн мөнгөө ухаалгаар хуримтлуулах вэ гэдгийг зааж өгөх гэж байна. Богд банкнаас харилцагч бүрдээ ухаалаг хөрөнгө оруулалт хийх боломжийг олгосон хуримтлалын ээлжит урамшуул дайнаа эхлүүлсэн байна. Өндөр хүүтэй 30 хоног гэсэн энэхүү ураатай хадгаламжийн айн нь 2025 оны 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хүртэл буюу 1 сарын хугацаанд үргэлжилж байгаа юм байна. За тэгэхээр яг яадаг урамшуул вэ гэхээр 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд шинэ урт хугацаатай хадгаламж нээсэн харилцагчдаа өөрийн хуримтлалаа хамгийн өндөр өгөөжтэйгээр буюу жилийн 18% өсгөх боломжтой. За тэгэхээр харилцагчдаа өндөр хүүгийн өгөөжийг хүртэхийн тулд дараах алхмуудыг хийх шаардлагатай. Нэгт 12 сарын хугацаатай хадгаламжийг банкны салбар дээр очиж эсвэл бол Bogd Mobile application-ыг ашиглан нээн. Хоёрт
тус хуримтлалтаа сар бүр 100,000 төгрөг ба түүнээс дээш дүнгээр орлого хийх ёстой. 3-т таны хуримтлалын хэмжээ 10 сая төгрөгт хүрсэн өдрөөс эхлэн урамшууллын хүүгийн өгөөж таны дансанд бодогдож эхлэх болно шүү. Нэрээ тэгээд энэхүү хуримтлалын аянд бүх насны хайрцагч нар оролцох боломжтой юм байна лээ шүү. За тэгээд энэхүү аянтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах гэж байгаа бол та бүхэн маань Богд банкны салбаруудаас очиж авах боломжтой. Эсвэл бол энд гарч байгаа энэ утасны дугаараар нь бас холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. Тэгээ манайхан дахиад хэлэхэд энэхүү аянд ганцхан сар үргэлжилж байгаа шүү. Тэгэхээр 10 сарын 15 болохоос өмнө амжаад аяндаа оролцоорой. Ирээдүйн төлөө өнөөдрөөс өндөр хүүг өнөөдрөөс хүртэцгээе. Богд банк итгэл түгэн. Мөрөөдөл тань хоосон төсөөлөл бус бодит амьдрал болж гэр бүл ирээдүйдээ үлдэх хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт болно. Өндөр хүүтэй 30 хоног Богд банкны хадгаламжийн урамшуулалт аянаар та зөвхөн 1 сарын хугацаанд шинээр нээсэн хугацаатай хадгаламжийн 18% хамгийн өндөр өгөөжийг хүртэх боломжтой. Богд банк итгэл түгэн. За, Дэвид гэд энэ дуучин маш залуухан дуучин байгаа заяа. 20 настай ийм залуу байгаа. Дэвид Нью-Йорк хотын Queens дүрэгт төрсөн байна лээ. За, тэгээд яг жинхэнэ нэр нь болохоор David Anthony Burke гэдэг энэ бүтэн нэртэй байгаа байхгүй юу? Тэгээд өөрийнхөө тайзны нэрийг болгоод ингээд David буюу D гингүүтээ A үсгийнх нь оронд 4-ийн тоог хийчихсэн те. Ийм тайзны нэрийг өөрөө сонгосон юм байна лээ. За, тэгээд 13 настай байхдаа Нью-Йоркоос Texas мужийн Houston хот руу нүүсэн юм байна лээ. За, тэгээ энэ залуу хэрхэн одоо ингээ хөгжмийнхаа гайраг ихэлсэн бэ гэхээр тэ карьераа эхлүүлсэн бэ гэхээр анхандаа бол ерөөсөө тэгж дуучин муучин болно гэж бодож байгаагүй юм байна лээ. Зүгээр яг өөрөө дуулах сонирхолтой. Гэхдээ ер нь энийгээ тэгэж ингээл карьер болгон ч гэдэг юм уу тэгэж пүрсүү хийжсэн юм ерөөсөө байхгүй. Аюу тийм сонирн байдлаар карьераа эхэлсэн байна лээ. Дэвид ингээд стример байсан юм байна л да. Fortnite энэ төр ингээл өөр янз бүрийн те видео геймнүүд ингэж тоглоод нэг стрим хийдэг стример байдаг шүү дээ те. Тэгэж стрим энэ төр хийдэг байсан YouTube дээр. Тэгээд тэр стримнийхаа үеэр ингээл янз бүрийн дуунууд ашиглана штэ тий. Тэнгүүд андаа copyright infringement аваад гэсэн гинэ. Ингээ copyright strike-нууд одоо claim-нууд аваад байдаг тий. Ингээд одоо YouTube-ийг хүмүүс бол мэдж байгаа хэ стример хүмүүс бол мэдж байгаа байх ингээл янз бүрийн дуунуудыг ингээл жоохон л тавьчих юм бол ингээл copyright claim-нууд аваад байдаг. Тэгээ яг 2021 оны үеэр стрим хийж байхдаа айгүй их copyright infringement одоо claim-нуудыг авсан гинэ. Ингээ айгүй copyright-тай дуунуудыг ашигласан. Ингээд бараг араасаа л дахин л copyright-ууд авдаг гэсэн гинэ. Тэг бүр сүулдэ бүр яах учраа болохгүй ээж дээрээ очиод ингээ уйлаад очсон гинэ. Ээж дээр уйлж очиод тэг би өстой ингээд яхаа мэдгүй байна. Тэг ингээд хэрвээ би ингээд copyright аваад ах юм бол ингээд ямар ч стримерээ мөнгө хийж чадхаа болчих штэ би одоо яах вэ энэ төр гэл ингээл ээж рүүгээ уйлсан гинэ. Тэгсэн чинь ээж нь тийм санаа өгсөн гинэ. Гэхдээ тэгээд аам бол ингээд copyright-тай дуунууд ашиглахаа болчихл та тий чи зүгээр өөрийнхөө дууг л хийгээд өөрийнхөө дуунуудыг л ашиглачаач те юунда стримдээ гэж хэлсэн байна лээ. Тэнгүүд Дэвид боцсон гинэ хүүе нэрэ тийм юм биш те би яагаад өөрийнхөө дууг хийж болохгүй гэж те өөрийнхөө дууг хийгээд ингээд стрим дээр ашиглах юм бол ерөөс ингэж copyright энэ төр аваад авахгүй хэвээр амар юм байна гэж бодоод тэгээд утсан дээрээ шууд нэг тийм аппликейшнууд татсан гинэ. Одоо хөгжим өөрөө ингээ хийдэг нэг тиймэрхүү аппликейшнууд байдаг шүү дээ тийм аппликейшнуудыг ингэж татаж аваад өөрөө хөгжим хийж эхэлсэн гэсэн. Хэдийгээр өөрөө ямар ч тийм хөгжмийн одоо авьяас мэдлэг энэ төр байхгүй байсан ч гэсэндээ өөрөө тэр програмаараа ингээл ашиглаж ганц хоёр дуу бичиж мичээд те тэгээд гараагаа ихсэн байна лээ. За тэгээд 2022 онд өөрийнхөө нэг 2 синглээ цацсан байна лээ. Тэр нь болохоор Here With Me гэдэг дуу байсан. Түүнээс гадна Romantic Homicide. Oh my god. Амар eerie заяа манайхаа. Та нар энэ дууных нэрийг бодоод үзтээ. Romantic Homicide. Romantic аллага гэсэн үг. Yes. Хэдүүлээ энэ дууныхын тухай одоо дараагаар нь ярина завь энэ Дэвидийн eerie дуунуудын тухай ярихтаа ярина. Гэхдээ ямар ч байсан ийм хоёр дууг 2022 онд гаргаад энэ хоёр дуу нь хоёулаа TikTok дээр амар viral болж чадсан байгаа. Бүр ингээд тренд болоод хүмүүс амар их энэ дуунуудыг нь ашиглаж TikTok видеонууд хийгээд те. Тэгээд хүмүүсийн анхаарлыг татаж чадсан байгаа байхгүй юу? Executive producer хүмүүсийн анхаарлыг. Энэ хоёр дуу нь ингээд алдартай болсны дараагаар Dark Room болон Interscope Records хоёр хоёулаа ингээд Дэвид руу одоо холбоо бариад тэгээд
гэрээ хийсэн юм байна. Өөрсдийнхөө artist болгож ингэж гэрээ хийжээ. За тэгээд Дэвид одоогийн байдлаар бас нэлээд хэдэн тийм мини цомог те EP энэ төр гаргачихсан байгаа юм байна лээ. 2 extended EP гаргасан мини цомог гэсэн үг те. Тэр нь болохоор Petals to Thorns гэдэг тийм EP байсан. Түүнээс гадна The Lost Petals гэдэг ийм 2 EP гаргасан юм байна лээ. Тэгээ энэ 2 EP-н ч гэсэндээ те бас ингээд тийм амар Billboard энэ төр дээр чарт хийгээгүй ч гэлээ те. Жижиг чартнууд дээр бас чарт хийжсэн юм байна лээ, ингэж агсаж исэн юм байна лээ, шилдэг хит мэдэд те. За тэгээ 2024 онд бас 5 ийм өөр синглүүдийг дуунуудыг гаргасан юм байна лээ. Тэгээд тэрнийх нь нэг болох Feel It гэдэг дуу нь бүр Billboard Hot 100 дээр жагсаж чадсан юм байна лээ. За тэгээд 2025 онд өөрийнхөө хамгийн анхны debut album болох Withered гэдэг альбомаа гаргасан юм байна лээ. За тэгээд түрүүн хэлсэнчлэндээ 2025 оны 4 сарын 15-наас эхлүүлээд одоо өөрийнхөө турыг хийгээд энэ альбомаа ингэж промот хийсэн тураа хийгээд аялан тоглолтойгоо явж байгаа юм байна лээ. За ийм залуу байна манайхаа. Тэгээд энэ залуу чинь бас өөрөө ийм 2-3 EP гаргаад, ийм дебют альбом энэ гаргаад нэлээ олон бас ингээд те хит синглүүдтэй босноос гадна янз бүрийн тийм алтартай дуучидтай фичерээр хийжсэн. Одоо чинь гэх юм бол Kelly Oates гэдэг эмэгтэй дуучин байдаг те. Тэр дуучинтай бас ингээд хамтарч дуу хийжсэн. За тэгээд нэр манайхаа Cats Eye-тай амар дотн байсан байх лээ David. Энэ хэд ингээл хамтдаа лайв стрим хийж байгаа, хамтдаа ингээл TikTok энэ төр хийсэн зөндөө тохиолдлууд байдаг юм байна лээ. Ер нь айгүй юм бүр дотн тэгээ бүр ингээ өөрснөө яриахтаа Дэвид бол баг манай 7 дахь гишүүн мишүүн гэл ингээл худлаа тоглоомортой ингэж хэлж мэлжсэн зөндөө зүйлүүд ер нь айгүй дотны найзууд л байсан юм байна лээ. Тэгээд одоо ингээ хүмүүс ярьж байгаа байхгүй ямар амар юм бэ Cats Eye member-ууд те Cats Eye маань гишүүнүүд ингээд мэдгүй юм алуурчинтай найзууд байгаа явж исэн байж тэг хөөрхөн амьтад одоостай өөрсдөнд амар цохилт олж байгаа доо энэ гэл гадар зөндөө юм яригдчихлээ. За тэгээ 9 сарын 8-аас хойш энэ хэрэг ингэж задарсны дараагаар бол би түрүү хэлсэнтэй ингээд фэнүүд нь бол ерөөсөө идгээгүй. За яг хуу ингээл хүн машиныг нь Дэвидийн машиныг нь хулгайлчаад ингээ хүн алчаад тэгээ орхин явцсан байна гэл ингээл айгүй хүмүүрж исэн. За тэгсэн чинь яг хэдэн хоногийн дараагаар нь хохирогч нь хэн байсан бэ? Тэр цогцсон эзэн нь одоо тэр цогцсон хэн байсан бэ гэдгийг те зарлсны дараагаар ингээд Celeste гэдэг 15 настай охин байжээ. Бүр ингээд жил хагсын өмнөөс ахуулаад ингээд гэрээсээ зугтчихсан ч юм уу те ингээд алга болчихсан ийм охин байжээ гэдгийг зарлсны дараагаар ингээд хүмүүс интернет дээрх хүмүүс манайхаа ингээд одоо put two and two together. За айгүй хүмүүс гарч ирэх үе наадах чинь Дэвидийн найз охин штэ. Наад хоёр ч үерхдэг байсан. Наад хоёр ч ингээд нууцаар үерхдэг байсан. Ингээд баахан ингээд хүмүүс гарч ирээд айгүй их proof-нуудыг гаргаж ирж тавьсан байгаа юм. Twitter дээр, Reddit дээр хаасаагүй манайхаа. За тэгээ бүр энэ хоёрыг хамтдаа агуулж исэн зураг, хамтдаа хийж исэн live stream бичлэгнүүд гэдээ бүр маш их зүйлүүд ил болж гарч ирсэн байгаа. Тийм учраас одоо Дэвидийн фэнүүд үнэхээр өмөрч чадхаа болчихж байгаа байхгүй тий. Ингээд таньдаг хүн нь байжээ. Яаж одоо Дэвидийн машинаас таньдаг хүнэндээ найз охин гэдсэн хүн нь цогцсон олдчиход байхад энэ бол үгүй Дэвидийн машиныг одоо ингээ хүн унаад явчихсан байхаа гэж гүрэж болох юм бэ те болохгүй зү. Дэвид гэхдээ бүр анханасаа л би өстө цагдаа нартай cooperate хийх болно хамтарч ажиллах болно надад баг нуугаад ах юм байхгүй гэдэл тэгээд тэгсэн тийм учраас ингээд өөрөө зөвшөөрлөө өгөөд тэр гэрт нь очоод угаасаа цагдаа нар search warrant авсан л байсан юм лээ. Гэхдээ ер нь Дэвид би өстө cooperate хийн ингээд зөвшөөрлөө өгнө гэсэн болохоор search warrant-тайгаар одоо гэрээг нь нэгжих эрхтэйгээр эрхийн бичгтэйгээр ингээд цагдаа нар очоод Hollywood Hills дээр байдаг Дэвидийн гэрлэн очиж нэгжлэг шалгалт одоо raid хийсэн юм байна лээ. Тэгээ ямар шаардлагаар ингэж нэгжлэг хийж аваа гэхээр энэ хохирогчтой Celeste Дэвидийг ингэж холбох тийм холбоо сүлбэний нотлох баримт evidence-ыг олох гоо түүнээс гадна хэрүү аллах нь те гэрт нь болсон бол ингээ янз бүрийн цус одоо те байх ч юм уу DNA энтрийг олох гээд ингэж бүрэн нэгжлэг хийсэн юм байна лээ. Гэхдээ одоогийн байдлаар бол ерөөсөө Дэвид баривчлагдаагүй байгаа. Дэвидийг бүр suspect гэж ярихгүй байгаа. Suspect гэж одоо юу гэсэн үг вэ? Гэмт хэрэгтэн байж болцсошгүй одоо сэжигтэн хүн. Тэ? Сэжигтэн хүнч гэж Дэвидийг нэрлээгүй байгаа. Тэр битгийгэл person of interest гэж нэрлээгүй байгаа. Одоо suspect гэхэр бүр яг ингээд ер нь жоохон цагдаа нарт нилээ ингээд нотлох баримт энэ төр байгаа. Тэ ингээд холбочих нотлох баримт байгаа үед сэжигтэн гэдэг юм байна л да. Харин
person of interest гэхээр те яг тийм нотлох баримтгүй байгаа ч гэсэндээ ер нь байж болцсошгүй гэд тэр хүнийг ингээд очоод тэр хүнээс асуулт асууж байгаа ч юм уу те interrogate хийж байгааг бол person of interest гэдэг юм байна. Гэтэл Дэвидийг болохоор одоогийн байдлаар цагдаа нар person of interest ч гээгүй, с жигтэн suspect ч гээгүй байгаа юм байна лээ. Гэхдээ тэр Raid-ийн үеэр яг юу болсон бэ те ингээ холбох evidence энэ төр олсон уу үгүй юу гэдгийг бол цагдаагийнхан одоогийн байдлаар зарлаагүй байгаа. Гэхдээ эн чинь бол developing news учраас те удахгүй ингээд одоо нэгжлийн үеэр юу гарч ирсэн энэ төр нь бол зарлагдах байх гэж бодож байна. Тэгээ цагдаа нар хэлсэн хэдийгээр David suspect юм person of interest гэж одоо зарлагдаагүй байгаа ч гэлээ те David-ийн машин байсан учраас ойлгомжтой цагдаагийнхан очиж David-ээс одоо асуулт асуунаа те ингээд David-ийг ингэж question хийнэ гэдгээ бол ингээд зарласан байгаа. Тэгээ David нэг tour хийгээ явж исэн гэсэн шүү дээ те. Тэгээ сүүлд болох гэжсэн 3 дахь өдөр болох гэжсэн одоо Seattle тэгчихсэн тоглолтоо бүр ингээд цуцлаад тэгээд төр одоо цаашаага хийх байсан турнуудынхаа өдрүүдийг ингээд postpone хийчихсэн баа гэсэн одоо put on hold хийгээд Los Angeles руу одоо буцаж хурж ирээд одоо ингээд цагдаа нараар шалгуулад одоо interrogation дээр хийлгүүлэх гэж байгаа гэж ярьсан баа. Тэг хамгийн өрөвдөлтөй нь манайхаа хэдийгээр энэ охиныг бол 15 настай охины цогцос олдлоо гэж ярьж байгаа ч гэлээ те яг 15 хүрээг байсан байхгүй яг хүүхэдтэй бол заяа. Яг үл энэ машин нь 9 сарын 8-нд олцсон те. Энэ охины төрсөн өдөр нь болохоор 2010 оны 9 сарын 7-ны өдөр байсан байгаа байхгүй. Тэг цагдаа нар ярьж байгаагаар бол энэхүү машин энэхүү цогц нь тэр одоо машины trunk дотор нэлийн олон хоног байсан. Тэгээ доор хаяж 5 хоног байсан гэдэг байгаа байхгүй. Ягаад гэвэл энэхүү машин тэр impound газар руу 5 хоногийн өмнө явсан гэдэг байгаа. Тэгээ 9 сарын 3-нд. Тэгэхээр доор хаяж 5 хоног энэ цогцсон тэр машин байсан гэхээр чинь төрсөн өдөр нь яг 15 насныхаа төрсөн өдрийг бол харж чадаагүй гэсэн үг. Тэгэхээр 14 настай байхдаа яг technically бол тэ ингээ 14 настай байхдаа нас орсон ийм одоо өсвөр насны охин байжээ. За манайхаа одоо хэдүүлээ энэ Celeste гэдэг байгаа охин болон David гээд байгаа энэ залуу хоёрын холбоосын тухай яриа. За яг ямар холбоостой байсан юм бэ гэд narrative-ийг гаргаж ирээд ингээд тавьчихсан байгаа энэ хүү одоо evidence-уудын тухай хэдүүлээ ярьцгаая. За хэдийгээр David өөрөө confirm хийгээгүй байгаа ч гэлээ дээ. Яалтчгүй Celeste David хоёр одоо romantic холбоотой байсан юм байна лээ. Энэ нь бол гэтэ би одоо ингээд те үнэхээр тийм байжээ гэж баталгаатай хэлж чадахгүй ч гэсэндээ те цагдаагийн байгууллагаас ингээд юусоо зарлаагүй байгаа. Гэхдээ хүмүүсээ гаргаж ирээд байгаа proof бол үнэхээр нүдээр харахад те илт байгаа юмнууд байгаа байхгүй юу. Тэгээд түүнээс гадна Celeste гэдэг энэ охины ээж нь хүртэл ингээд confirm хийсэн байна лээ. Celeste ер нь жоохон тийм одоо troubled child байсан ч юм уу те ер нь жоохон гэр бүлийн асуудалтай ч юм уу гэр мөрөөсөө одоо ингэж зогтож явж мавдаг хүүхдүүд байдгаа те тийм төрлийн хүүхд байсан юм шиг байгаа. Тэгээ ингэж зогтхаасаа гэрээсээ одоо алга болохоосоо өмнө нь бас нэг удаа ингээ гэрээсээ зугтчихсэн гинэ. Тэгээ ээж нь хэлэхдээ бол ингээ хэдийгээр missing persons report хийсэн ч гэсэндээ 2024 оны 4 сард найз залуутайгаа одоо амьдрах гад явсан гэдгийг нь бол мэдчихсэн гэж аахгүй. Тэгээ гэрээсээ зугтаасан гэдгийг нь бол мэдчихсэн. Тэгээд найз залуугийнх нь нэр нь David гэдэг нэртэй байсан гэдгийг бол бас мэдчихсэн байна лээ. Тэг ер нь энээс цаадахыг бол их мэдгүй гэсэн яг тэр ямар залуу байсан те гэл яг энэ хоёрын холбоонд хаана хизээ уулзсан ч гэх юм уу те танилцсан дэргээ тэр талаар нь бол ээж нь мэдгүй юм байна лээ. Ямар ч байсан охин нь найз залуутайгаа найз залуу David гэдэг байсан энэ хоёр ингээд хамт амьдрах гад ингээд зугтаад явсан, гэрээсээ зугтаж явсан гэдгийг нь бол ээж нь мэдж байгаа юм байна лээ. За тэгээд эхлээд интернет дээр хүмүүсийн гаргаж ирсэн зүйл нь юу вэ гэхээр Discord message-нууд. За Discord гэдэг нэг платформ байдаг аа тий social media platform. Тэрэн дээр David-ийн өөрийнх нь бичсэн зөндөө олон мессежнүүд ил болж гарч ирсэн байгаа. Бүр 2022 оноос ахуулаад ингээд бичсэн мессежнүүд нь заяа. Тэгээд өөр хүмүүстэй ингээд ярьж байгаа Discord чинь ингээд нэг community байгаа шүү дээ. Ингээд хоорондоо хүмүүс чаталж мажлал ингээд юм ярьж байгаа те. Тэнд ингээд David Celeste-ийг ингээд mention хийгээд те Celeste хаана байна ч гэдэг юм уу те. Өө Celeste чи энд байна уу? Are you here Celeste ч гэдэг юм уу те. Ингээд Celeste-ийн тухай ярьж байгаа. Эсвэл Celeste-ийн тухай өөр хүмүүстэй ярьж байгаа ч юм уу. Эсвэл яг Celeste-тэй ярьж байгаа ч юм уу те. Тиймэрхүү Discord message-нууд айгүй их одоо ингээд surface хийж гарч ирсэн юм байна лээ. Тэгээ бодоод үзтээ 2022 оноос ахуулаад David Celeste-ийн тухай ингээд Discord дээр ярьдаг байсан гэхээр тухайн үед 2022 онд Celeste 11 настай байсан. 11 настай юм жоохон охин байжээ. Аимшигтай биш үү гэж юу? 2 жилийн дараагаар гэхэд тэ 2024 он гэхэд David-ийн тэр Discord community-ийн тэ дандаа ингээд чаталж мадалж тэр хүмүүс нь бүр openly ингээд ярьдаг байсан гэж аахгүй. Өө тийш тэ David Celeste хоёр үргэж байгаа. Тэ ингээд энэ хоёр бүр ингээд найз охин найз залуу болчихсон гэдээ бүр ингээд амар openly ингээд энэ ховж үеийн тухай ярьдаг байсан байхгүй юу.
Тэр community-ийн хүмүүс нь ч гэсэндээ те тэр Discord-ийн хүмүүс нь ч гэсэндээ бүр арай л байгаа үстэй те. Дэвидийг бүр юм жоохон 11 настай охинтой явуулж байгаа гэдгийг нь мэдсээр байж иж ингээд тухайн өнгөрсөн байгаа байхгүй юу. Тэгээ ингээд хүмүүсийн хоорондоо бичсэн байгаа. Тийш тэгээ ингээд Celeste чинь Дэвидийн найз охин штэ энэ төр гэд те тэгсэн айгүйх мессежнууд харагдсан юм байна лээ. Түүнээс гадна бас нэг өөр янз бүрийн тийм жоохон Дэвидийн Celeste-ийн тухай ингээд айгүй тийм sexual маягаар те ярьж байгаа. Одоо sexism тухай мухагаа ч юм уу те бэлгийн харилцаанд орсон тухайгаа ингэж ярьж байгаа текст мессежнууд тэр чатн ч гэсэндээ бас ингэж гарч ирсэн байна. Одоо чинь энэ манайхан та нар харж байгаачлан 2022 оны 10 сарын 23-ны өдөр ингэж бичсэн. Дэвид өөр бичсэн байгаа байхгүй те. Celeste in here гэж асуучихсан байна. Celeste энд байна уу гэд асуучихсан. Одоо Celeste-ийг хийчихсэн, mention хийчихсэн ийм мессеж байна. За тэгээд 2024 оны 3 сард юм бичигдсэн ингээд энэ Дэвидийн Discord-ийн community донд бичигдсэн юм chat conversation байгаа байхгүй юу. Тэрэн дээр одоо нэг хүн he has a girlfriend гэж бичсэн байна. Тийм Дэвид одоо те Дэвидийн л тухай ярьж байгаа юм шиг байна. Тэр одоо найз охинтой штегээ асуусан. Тэгсэн чинь бас нэг хүн confirm хийгээд те Billy гэдэг хүн confirm хийгээд pretty sure he's dating right now гэж гисэн байгаа байхгүй юу. Дэвид яг одоо ингээд үргэж байгаа байхаа гэсэн нэг тим юм бичсэн байна. Тэгсэн чинь яг нэг хүн ингээ хариу бичээд те what тийм үү гэд ингээ гайхчихсан. Тийм одоо мессеж байна. Тэнгүүд Kylie гэд тэр хүн нь хариу бичээд yeah her name is Celeste гэж бичсэн байхгүй тийм. Тэр одоо үргэж байгаа охиных нь нэрийг Celeste гэдгээ гэсэн бүр ингээ confirm хийгдсэн 2024 онд одоо яригдчихсан энэ чат байна. Түүнээс гадна ийм Reddit post явж исэн байна. Энэ дээр юу гэж нэ гэхээр ч те наад залууч өстө бүр амар яг pedophile штэ те ингээд жоохон октодыг сонирхтой юм гаж донтой амтан гэж би сонссон. Тэгээд манай дүү одоо 9-р анги. Тэгээд надад хэлэхтэй болохоор над Дэвид гэ залууч нь те 8-р ангийн охинтой ингээд үерхэж байгаа гэсэн. Тэгээ тэр охин ингээд Дэвидтэй хамт бүр ингээд аялж маялаад те зугаалгаар явдаг гэсэн. Тэгээ бүр ингээд Celeste-ийн найзууд нь ангийнх нь хүүхдүүд те мэддэг байсан гэж байгаа байхгүй. Дэвид одоо Celeste хоёр ингэж явуулдаг. Тэгээ ер нь амар inappropriate relationship гэдгийг нь бол мэдж байгаа те. Дэвид тэрийг нууцлах гад ангийнх нь хүүхдүүдийг бол найзуудыг ингэж bribe хийдэг байсан гинэ мөнгө төгрөг өгөж ингэж дугаа байлгадаг байсан юм байна. Тэгэд ингэсэн байхгүй she has been missing for over a month now and no one knows her whereabouts. Definitely something strange going on. Тэгээ ингэвчсэн байхгүй одоо ингэ Celeste бараа ингээд сар гармын өмнө ингээ алга болчихсон. Тэгээ одоо Celeste Canoag бол хинч мэдгүй. Тийм болохоор ямар нэгэн сони юм яваад байгаа те strange thing happening гэдгийг бол итгэж байна гэсэн нэг тийм Reddit forum дахиж одоо өнөөдөр яг энэ хэрэг гарсны дараагаар ингэж resurface хийж гарч ирсэн байгаа. Тэгээд энэ Reddit-ийг одоо бичсэн хүн нь author нь дахиж гарч ирээд яг одоо хариу бичсэн байна лээ. Тийм ээ энэ миний бичсэн энэ хөө forum бол яг Celeste-ийн тухай болон David-ийн тухай байсан. Тэр бол үнэн. Гэхдээ одоо битгий дахиж энийг ингэж айгүйх ингэж viral болгож миний forum дээр юм бичээдээ би өстой амар харамсаж байна. Celeste-д хүмүүс тухайн үед нь туслах хэрэгтэй байсан. Тэгж яхад ангийнх нь одоо тэ найзууд нь ч юм уу ингэж амаа хамхаад одоо bribe хийлгүүлээд амаа хамхаад дугаа явуулчихсан. Тэгээ би одоо айгүй харамсаж байна ухааны тим имийг постыг бичсэн хүн нь одоо гарч ирж ингэж хүмүүст дахиж тайлбарлаж пост хийж тавьсан юм байна лээ. Тэд нэг амар зүйлийг хэлэх юм манайхаа. Би таар түрүү хэлсэн штэ. Celeste яг тэр нас орсон охин баруун гарынхаа 2 дахь хуруунд дээр тэ index finger дээр ингэж шигцэн юм одоо шивэстэй байсан гэж тэ тэрүүгээр нь ингэж confirm хийж яг Celeste байна гэдгийг нь олж мэдсэн гэд David гэд энэ залуу яг адилхан шивэстэй. Яг адилхан баруун гарынхаа 2 дугаар хуруун дээр index finger дээр гिचгсэн яг identical тийм шивэстэй. Coincidence? За тэгээд түүнээс гадна маш их олон зургнууд болон бичлэгнүүд гарч ирсэн байгаа. Айгүйх энэ зургнууд нь болохоор ингээ David, Celeste хоёр хоёулаа ингээ хамтдаа casual setting дээр ингээл зүгээр хамтдаа энд нүгээр зугаалаад ч юм уу те ингээл live stream хийгээд ч юм уу байж байгаа тиймэрхүү зургнууд ойр дотн байгаа байдалтай тийм зургнууд нэргээд маш их зургнууд гарч ирсэн байгаа. Түүнээс гадна бас нэг зураг авахгүй тэр зургийн нэртэй David яг 2024 оны 4 сард Celeste алга болохоос өмнө гэрээсээ одоо зогтох ч юм уу те алга болохоос өмнөхөн David яг тэр нөгөө нэг энэ охины амьдардаг байсан хотод нь Lake Elsinore гэх тэр хотод нь байсан нь гэрийнх нь ойролцоо байсан нь ингээд бас тэр зургаар батлагдсан юм байна лээ нэгэн зургнаас болоод. Тэр энэ охин манайхан Лос Анжелест амьдардаггүй байсан. Лос Анжелесаас нэг 70 милийн зайтай байдаг Lake Elsinore гэдэг тийм жижиг хотод амьдардаг байсан мэлээ Калифорни мужид байдаг. 70 майл гэхээр чинь манайхан ойролцоогоор нэг 100 гаруй километр баха. 112 км-ийн
зайтай газар байгаа байхгүй. Тэгээд Дэвид гэдэг залуу нь болохоор Лос Анжелес амьдарч байгаа. Энэ охин Lake Elsinore амьдардаг байсан. Тэгээ яг алга болохын өмнөхөн хэдхэн хоногийн өмнөхөн Дэвидийн Lake Elsinore гэдэг тэр хотод яг гэрийнх нь ойролцоо ахуулсан байгаа зураг нь байгаа байхгүй. Тэгэхээр одоо зогтсон биш яг одоо Дэвид одоо зогтсон л юм байна л да. Гэтэ Дэвидтэй хамт амьдрах гал ингээл зогтсон байгаа байхгүй тий. Тэгээ угаасаа ээж нь хэлжсэн шүү дээ. Найзлуудаагаа ингээд хамт амьдрах гэж цогтоод явчихсан ингээд. Тэгээ тэр найзлуу нь Дэвид гэдэг нэртэй байсан ингээд ээж нь одоо confirm хийгээд байгаа шүү дээ. Ээж нь яаж дээ охиноо нас биенд хүрээгүй байгаа тий 13 14 хүн настай 13 настай байсан байгаа шүү дээ. Тухайн үед бол ингээд алга болохтой бол 13 настай байсан байгаа байхгүй. Тэр missing persons report-н дээр нь 13 настай гэж бичсэн байгаа юм. 13 настай охиноо яаж ингээд найзлуутай нь одоо цогтож явахт нь болиулж чадаагүй ингэж тий болоо тэг ингээд шууд өгөө явуулсан баг. За тэгээ бас нэгэн одоо скриншот, мессежний скриншотууд ингэж гарч ирсэн байгаа. Тэр нь болохоор Celeste нэг найз охинтойгоо ярьж байгаа ийм скриншот байгаа байхгүй мессеж. За тэрэн дээр болохоор юу яригдчихсэн бэ гэхээр эхнийх нь мессеж нь болохоор ингэж байгаа юм. Ингээд тэр найз охин нь энэ мессеж өгөөд ил болгосон найз охин нь одоо ингээл Celeste-аас л асууж байгаа юм шиг байгаа байхгүй. Би ингээ хүнтэй унтсан чи ингээ цус гарсан марсан гэдэг тэр нэг тим ярьсан юм байна лээ. Тэгээд тэгсэн чинь хин Celeste хариулж байгаа байхгүй юу. Заримдаа ингээ секс хийх үедтэй ингээ цус гардаг, зарим тохиолдолд гардаггүй. Тэгээд чи яагаад ингээ те секс хийхэд цус гарсан бэ гэхээр бодвол чи айгу жоохон болохлээр ингээд цус гарсан баха гэж ингэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр найз нь бол бараг I don't know Celeste-аас баах ч юм уу те бас л нэг жоохон хөвтл ингээд нэг секс хийсэн тухайгаа яриад байгаа юм шиг байхгүй. Айгу амар би бүр энийг сонсчод what the fuck гэж бодсон. Тэгээ би ингээд жоохон хүүхдүүдэд хэлэхэд те ингэж бэлгийн харилцаанд эрт орох тийм гой зүйл огтхонч биш шүү манайха те хүүхдүүдээ та нар ингээд айгу гой зүйл мөлөстэй cool энэ төр гэж бодож иж магадгүй огтхонч биш. Тэг хэрүү найзууд чинь ингээл худлаа томрохгүй л ингээл хажууд чинь тэ pressure хийгээл өстой би хүнтэй хамж үзсэн чи яна чи хүнтэй хамж үзээгүй мó хаа гэл байгаа бол харин ч эсэргээр нь тэр хүмүүсийг өөрийг нь шоол. За чамаа ингэж ингээ pressure хийлгээж ингээ хүнтэй хамжуулах гад байх ямар ч шаардлага байхгүй шүү. You have your whole life ahead of you. Тэ бүр ингээ жоохон хүүхдүүдээ та нарын амьдрал чинь дөнгөж эхэлж гин бэлгийн харилцаанд ороод явах маш их хідэн 30 40 50 60 70 жил байна тэ. Тэгж яхад яарч нас биенд хүрээгүй үедээ те 18 хүрээгүй байхдаа ингэж бэлгийн харилцаанд орох гээд ингээ яарад зүтгээд байх ямар ч хэрэг байхгүй шүү. Ялангуяа ийм жоохон хүүхдүүд те 11 12 13 та юу яриад байгаа юм бэ те. Ингээд бэлгийн харилцаанд ороод ингээ би бинээсээ цусалтсан уу чи цусалтаагүйгээ явж яадаг ямар аимшигтай вэ. Тэгээ би сайхан сонсон манай Монголын охтууд ч гэсэндээ бүр ингээ ойрд те амар болоод байгаа гэсэн 10 11 12 та охтууд ингээ бэлгийн харилцаанд орсноо яриад яждаг гэж байна. 10 11 та охтууд жирэмсэн болцоход аборт хэлэхгүй явж ийн гэж байна. Юу вэ? Битгий тим имийг ийм муухай зүйлийг сураарай. Энийг бол ингээд энэ талбаар нь би хэлчмээр байна. За тэгээд ингээд Celeste хариулж авахгүй би ингээд анх удаага ингээд бэлгийн харилцаанд орохдоо юу байгаагүй цус гараагүй. Яагаад гэвэл би ингээд сэрэл хөдлөг байсан болохоор гэсэн ухаантай юм битсэн маахгүй. Тэгсэн чинь найз нь чи өөрөө надад хэлэхтэй болохоор ингээд цус алдсан гэж хэлээ үздэй гэдгсэн чинь Celeste би яг тухайн үедээ цус алдсан гэж бодож исэн боловч ингээд ягаагүй цусалтаагүй юм байлээ. Тэгээ зүгээр миний одоо биений юм ирчихсэн байсан юм байна лээ. Би зөвхөн Дэвидтэй унтахтаа цусалтсан гэж ярьсан байхгүй юу? Дэвид манайха шууд хэлчихэж байгааз I only bled with David гэж бичсэн байгаа юм. Тэгсэн чинь найз нь гэд бичсэн байсан юм байна лээ. Тэгсэн чинь Celeste хариу өгөөд газтай унтахтаа болохоор гад нэг өөр залууг тухай ярьж байгаа юм шиг ба. Газтай унтахтаа би ингээд амар согтчихсан байсан болохоор ингээд унтсан юм а. Яагаад тэгэхээр ингээд газ өөрт нь унтсангүй гэдэг надад уурлаадсан болохоор би ингээд тэ унтахаас өөр аргагүй болоод унтсан юм а гэж ярьсан байхгүй. Дахиад хэлээ манайха энийг үзээд сууж байгаа. Тэ өсвөр насны охтуудаа авал битгий ингэж тэ нас биенд хүрээгүй байхдаа согтууруулах ундаа хэрэглэж мансууруулах бодис хэрэглэж хүмүүсээр pressure хийлгүүлж ингэж бэлгийн харилцаанд ороо. Өөртөнд чинь аюултай. Okay? Please. Энэ бичлэгнээс нэг юм сурч авмаар бол тэрийг л сурч ав. Битгий ингэж те жоохон байхдаа хүүхдэрээ бай. Битгий ингэж хурдан том хүн болох гэж яараа. You have your whole life ahead of you. За тэгэд энэ найзынх нь бас нэг одоо ил гаргасан мессеж болохоор дараад нь өөр тохиолдол дээр л ингэ хоорондоо бичлэлцэж байгаа юм шиг ба. Энэ найз ингэж бичсэн байхгүй юу? Би чам I'm just gonna check up on you гэж хэлсэн байхгүй юу? Би чамд одоо яаж нээж ингээд чам руу мессеж бичнэ гэдгсэн чинь Celeste би ингээд хинтэж ярмааргүй байна. I don't wanna talk to anyone гэж хэлсэн мэлээ. Тэгсэн чинь одоо тэр найз нь би зүгээр л чамайг одоо
зүгээр нөгөө шалгаж үзэхийг хүссэн юм а that's it гэж ингэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь Celeste okay yes of course за тийм байна зүгээр тэглгүй яах вэ гэд ингээд орхисон юм байна. Тэгсэн чинь найз нь ингэж хариулжээ. Чи ихтэй надад амлаа те ингээд чи аюулгүй байх болно гэдгийг надад амлаа. Тэгээд асуусан байхгүй. Чи ихтэй одоо still are you gonna talk with David гэдгсэн байла. Davidтэй чи одоо тэгээд дахиж ярилцсан гэж бодож байгаа юм уу? Чи ингээд Davidтэй буцаж нийлнэ гэж бодож байгаа юм уу? Би чамаа зүгээр ингээд ямар ч те Davidтэй янз бүрийн асуудалд ороосаа гэж ерөөсө хүсэхгүй байна. Болгоомжтой байгаараа гэдэг одоо найздаа санаа тавьж хэлсэн юм шиг байна. Тэгсэн чинь Celeste хариулахтаа болохоор I'm safe, no I'm not гэсэн маахгүй. Би ингээд одоо аюулгүй байдалд байгаа. Тэгээд no I'm not гэдэг нь болохоор тэр нөгөө Davidтэй ярилцах уу гэдэг дээр нь л тэгж хариулсан юм шиг байна. Би дахиж Davidтэй харилцахгүй, ярихгүй гэж л одоо хэлсэн юм шиг байлээ. Тэгсэн чинь найз нь okay, I love you. I'll text you in about a week. Don't delete Insta гэж хэлсэн маахгүй. За би чамд хайртай шүү. Би чам руу одоо нэг 7 хоногийн дараа дахиад ингээд бичээд асууя. Тэгээд чамайг ямар байгааг асууя. Бити одоо Instagram-аа устгаарай гэд хэлсэн байна лээ. Тэгсэн чинь Celeste хариулаад love you too and I won't гэж бичсэн байна. За тэгээд энэ мессежнууд нь ингэж ил гарч ирсэн байгаа. Тэгээд бас нэгэн чатны скриншот гарч ирсэн байгаа. Тэр нь болохоор нэг хүн Celeste-ийн ахтай ингэж битлцэж байгаа чат байгаа байхгүй. Одоо тэр ахын найзл юм шиг байгаа юм. Тэгээд энэ хэрэг одоо задарч гарсны дараа 9 сарын 8-наас дараагаар гэсэн үг. Одоо тэр ахлуу ингэж мессежсэн юм шиг байгаа байхгүй юу. Тэр мессежэн дээр нь юу гэж байсан бэ гэхээр энэ залуу ингээл Дэвидийн ахруул ингэж бичиж асууж байгаа байхгүй. Ингээд өө үнэхээр Дэвид байсан юм уу? Чи ингээд Дэвид та дүү чин Дэвидтэй юм холбоотой байсан гэдгийг мэдсэн үү? Чи Дэвидтэй уулзчихсэн үү? Гэл тиймэрхүү асуулт асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Celeste ах нь хариулж захтаа болохоор тэ үнэхээр Дэвид байсан. Тэгээд угаасаа Дэвид айгүй амар тэ эвгүй залуу байсан. Тэгээд тийм болохоор би дүүдээ санаа зовоод ингээд бүр цагдаа руу очиж хэлжсэн гинэ ингээд үерхдэг байхад нь ингээд ингээд ийм залуу айгүй эвгүй залуу ингээд манай дүү бүр ингээд бага насны хүүхдээ тэгээ ийм залуутай ингээд яваад энэ төргээд уулын цагдаад очиж хэлсэн чинь цагдаа нь ингээд ямар ч тийм evidence байхгүй тэгээ ямар ч тийм одоо нотлох баримт байхгүй гэдтэй нэг тоож авч хэлцээгүй юм байна. Celeste ах руу бичиж байгаа хүн л хэлж байгаа байхгүй юу? Өстөө угаасаа иймэрхүү celebrity хүмүүстэй олонний танил хүмүүс дуучид муучид чинь угаасаа ийм л амар байдаг юм шиг байгаа. Амар эрх мэдэлтэй те ингээд юмыг дугаан өнгөрөөч чаддаг юм шиг байгаа. Та нар одоо дэрийг л харалтаа энэ тэгээ бичсэн байгаа байхгүй юу? Тэгээд яадгийн над Дэвид чи ингээд та дүүд чи худлаа ярьдаг байсан юм уу хамт байна уу ирхэн ингээд дийл болгоно энэ гэж тэгж одоо хуурдаг байсан юм уу энэ гэсэн чинь Celeste ах нь хэлж байхдаа болохоор тий над Дэвид чи ингээд манай дүүд 18 хүртлээ ингээд хамтдаа байж байгаад тэ ингээд нууцаар үерхэж байгаад тэ 18 манай дүүг 18 хөрөнгүүд нь ингээд одоо гэрлэн мэрлэн хурмаа хин энэ гэж толгойг нь эргүүлдэг байсан юм бэ нэлээ энэ гэж тийм зүйлүүдийг ярьж байсан. Тэгээд Дэвидтэй одоо Celeste ах нь нэг л удаа уулзчихсан гэдгсэн. Тэгээд айгу тийм bad vibe авсан энэ гэдэг тийм зүйлийг бичсэн байна лээ. Тэгээд энэ мессеж байгаа хүн нь Celeste ах нь хэлээд чи тэр Discord дээр явж байгаа чат матыг харсан уу те 2022 оноос ахуулаад ингээд бичигдсэн Celeste-ийн тухай David энэ дээр ярьж байгаа нь ингээд тийм чатнууд гарч ирсэн байна лээ. Амирх proofтэй evidence-тэй юм байна гэл айгүйх тиймэрхүү зүйлүүдийг бичсэн байна лээ. Тэгсэн чинь тэр ах нь хүү биэстэ хараагүй штэ над руу тэр бүх одоо юунуудыг нь явуулчих те proof-нуудыг нь явуулчих evidence-уудыг нь явуулчих энэ гэж бичсэн байсан. Тэгээ бас ингээд David-ийн Celeste-тэй ахуулсан зургийг одоо явуулангуудаа энэ танад үуч мөн бидтэй гэдгсэн чинь тийм наадах чинь Celeste мөн байна гэд тэгж confirm хийсэн байгаа. За бас нэгэн video surface хийсэн байгаа. Тэр бичлэг нь болохоор Celeste, David хоёр хамтдаа сууж агаад ингээ live stream хийжсэн. Тэгээ live хийжсэн тийм бичлэг нь дахиж гарч ирсэн байгаа. Тэр бичлэгийн хамгийн төгсгөлд нь ингээд David хэлж идэг ингээд нэг одоо туслах юм ч юм уу те тэр media platform хариуцдаг хүн ч юм уу те өө хинээ чи энийг энэ live stream-ыг дараад нь устгаараа гэд ингээд зааварчилгаа өгж байгаа нь тэр бичлэгэн дээр сонсогддог байгаа. That's controversial. It's controversial of kids. We need to delete this. Are we, Maz, can we delete all VODs and then as soon as the stream ends, delete the stream too? Түүнээс гадна бас нэг одоо юм public appearance байгаа хгүй нэг өөр дэлгүүртж явж байгаа мó David болон бас нэг хоёр охин ингээ хажууд нь зогссон байгаа хгүй тэгэл ингээл хүмүүс өө өстө битгий хичээдээ алуу камерны дородор мородор энэ гэл тэ Zombie Shy энэ гэл нэг тийм бичлэг байгаа. Тэгээ тэрний David-ийн хажууд зогсож байгаа нэг охин нь бол яалтчгүй Celeste байгаа хгүй ингээ үсээ боожгсон. Тэгээ өмссөн байгаа хувцс нь яг тэр нэг missing persons report гэдэг алга болсон хүн гэж тэрхүү постерн дээр байгаа зурган дээр өмсчихсэн байсан яг тэр нэг gap гэжсэн тэр малгайтай цамцаа ингээ өмсчихсэн байгаа байхгүй яг адилхан цамцаа. За тэгээд зөндөө бол энэ хоёрын хамтдаа агуулсан зургнууд нь одоо surface хийж байгаа хамгийн их хүмүүсийн ингээ анхаарлан татаад байгаа нь болохоор нэг одоо зураг байгаа байхгүй тэрэн дээр болохоор ингээ Celeste ингээ нүрээ халахалчихсан ингээ
цүнх барьчихсан байхгүй. Цүнх бариад ингээд цүнхэр нүрэ халгалчихсан байгаа юм. Тэгээ толгой нь ингээд хальт харагддаг. Тэгээ тэр цүнх нь яг Дэвидийн саяхныг хүртэл ингээд хийж исэн TikTok бичлэгнүүдийнх нь ард нь харагддаг. Гэртээ ингээд TikTok бичлэг хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь яг тэр цүнх нь ардлынх нь буудан дээр ингээд байж байгаа нь ингээд харагддаг. Аяг адилхан цүнх нь. Тэгээд бас нэг TikTok бичлэг байхгүй Дэвидийн өөрийнх нь постлсан. Тэрэн дээр болохоор ингээд Дэвид нэг юу угаа зогсож байгаа байхгүй Snickers одоо юу пүүз тэ пүүз ингээд угаагаа зогсож байгаа нь ингээд харагддаг. Тэгээ тэр пүүзийг ингээд хүмүүс харсан чинь яг Celeste-ийн ингээд нэлээд олон зурган дээр ингээд өмсөд авахулсан байсан пүүзтэй яг адилхан байна гэд тэ яг тэр пүүз өнөө тэр ингээд харьцуулж харуулж маруулчихсан тиймэрхүү зургнууд бас зөндөө явж байгаа. Тэгээ бас нэг айгүй эвгүй зүйл нь юу вэ гэхээр Дэвид бүр ингээд Hello Kitty-тэй амар obsessed ингэнэ. Hello Kitty заяа. Тэгэл Hello Kitty-гийн утасны кейстэй, Hello Kitty-гийн одоо ийм keychain энтертэй ер нь Hello Kitty-гийн одоо юуных нь Instagram-ных нь profile picture хүртэл нэг удаа ингээ Hello Kitty байдаг байсан юм. Ер нь ингээд Hello Kitty-д амар ингээ дуртай гэдгээ дандаа ингэ зарладаг байсан юм байна. Яагаад гэхээр өштэй те Celeste Hello Kitty-д амар дуртай байсан гэж байгаа байхгүй юу? Бүр жоохон байхасаа ахуулаад яг 11 настай байхасаа ахуулаад ингээд яг анх Дэвидтэй онлайнаар танилцах үеэсээ ахуулаад л Hello Kitty дуртай байдаг гэсэн мэн угаасаа жоохон хүүхдтэйсэн байгаа зү 11 настай октод Hello Kitty-д л дуртай байна зү. Тэгээ тэндээс нь болоод ингээд бүр Дэвид амар Hello Kitty-д юу болчихсон obsessed болчихсон. Тэгээ тэр нөгөө missing persons report дээр нь хүртэл ингээд бичигдсэн байдаг заяа. Яг алга болох үедээ ямар хувцастай байсныг нэг бичдэг штэ тэ. Тэгж яхад Hello Kitty-гийн sandalтай байсан. Hello Kitty-гийн тийм сандал өмсчихсэн байсан. Ингээд тийм бүр бичигдсэн байгаа. Тэгэд ер нь Дэвидийн ингээл ер нь сошиал медиаг нь хүмүүс амар одоо ухаж төвхөнж байгаа штэ тий. Тэгэд тэр сошиал медиагаас харсан чи ер нь айгүй сонь эвгүй зүйлүүдийг ингэж постлдаг байсан юм лээ заяа. Одоо жишээ нь гэх юм бол нэг эрэгтэй хүн ингээд зүгээр мах хөшгөлж байгаа ч юм уу тий ингээд хоол хийх гэл ингээ мах хөшгөлж байгаа юм шиг тийм бичлэг тавьсан байсан юм л да. Тэгэнгүүтээ ямар caption өгсөн байсан бэ гэхээр тэрийг постэнгүүтээ me if I catch her talking to other dudes. Хэрүү би одоо найз охиныгоо тэг ингээд өөр залуучуудтай ярьж байгааг олох юм бол барих юм бол гэт тэгсэн байхгүй одоо яана гэж байгаа юм те бийг нь завчнаа ингээд dismember хийнэ гэж байгаа юм хаашин chop хийнэ гэж байгаа юм хаашин те тийм эвгүй нэг постлж исэн байх лээ. Тэгэд айгүй амар газтай одоо би нь олцсон би нь dismembered болцсон байсан гэдэг жаа штэ тэгэхээр айгүй эвгүй. Тэгвэл бас нэг ийм зүйлийг постлж исэн байлээ ингээд найз охиныхоо одоо өмнө нь өөр залуучуудтай уулзж исэн гэдгийг бодохоор ингээд бүр disgusted болчихлоо гэсэн маягтай тийм зүйлийг одоо пост хийжсэн юм лээ. Түүнээс гадна бас нэг cannibalism-ийн тухай зүйлийг пост хийжсэн юм лээ. Одоо cannibalism буюу хүний махаг иддэг тийм зүйл мөлийн тухай пост хийжсэн мэлээ. Гэтэ яг энэ зүйлүүдийг пост хийлээгээд те одоо үнэхээр өөрөө тэгж алуурчин ч юм уу эсвэл те хүний мах иддэг хүн ч гэдэг юм уу үнэхээр энэ Celeste-г алсан ч гэдэг юм уу те тийм зүйлийг индикейт хийж байгаа зүйл бол биш л те хүмүүс инээдтэй энэ төр байна гэж юм бодохгүйгээр зөндөл юм пост бид нар хийдэг те. Гэхдээ одоо ингээ хүмүүс ийм зүйлийг мэдсний дараагаар ингэж эргүүлж харахаар айгүй эвгүй зүйлүүд айгүйх байдаг гэсэн байгаа байхгүй. За манайхаа одоо хэдүүлээ Дэвидийн нэг эвгүй дуунуудын тухай яриа заяа. Яг үнэнгээсээ Celeste-д ингээд Celeste-г алан гэдгийг мэдж байгаад ингээд гаргасан дуунууд ч юм уу. Тэг ер нь жоохон эвгүй хүн байсныг нь харуулмаар тиймэрхүү дуунууд зөндөө байдаг юм байна лээ. За одоо жишээ гэх юм бол нөгөө нэг айгүй алдартай болсон дуу гэдсэн шүү дээ TikTok дээр өөрийг нь алдартай болгосон гэдсэн romantic homicide гэдэг дуу. Та нар зүгээр нэрнээс нь сонсоод үзтээ romantic homicide. Romantic аллага. Тэгээ тэрнийх нь бичлэгийг нь клипийг нь үзэх юм бол айгүй eerie. За одоо үзэхэр бүр айгүй амар. Энэ хин өөрөө ингээл яваад авахгүй нэг костюм бичиг хүмүүс ч гэсэн ингээл те нүдээ ингээл хальт бочсон ингээл яваалаа гадаа харанхууд те тэгэл нэг охинтой ингээл уулзаа тэр охин нь ингээд юун дээр орон дээр нэг цагаан плач хүмүүс ч гэсэн ингээд аллуулчихсан заяа ингээд цус мус болчихсан ингээд хөвтөж байгаа байхгүй те тэрийг ингээл Дэвид ингээд харж марал зогсож байгаа байхгүй хүн өгчгсэн байгаа найз охиноо хараад ингээд зогсож байгаа. Тэгээ үгийг нь сонсоход ч гэсэндээ айгүй амар зав. Иймэрхүү үгнүүд байдаг. Айгүй их тийм эвгүй үгнүүд байдаг. Одоо чинь гэх юм бол in the back of my mind I killed you гэж аахгүй юу? In the back of my mind you died энэ төр гэж аахгүй юу? Тэ миний одоо толгоонд тэ юу бодож чинь ихэр чи ингээд өгчгсэн би чамайг алсан гэд хэлж байгаа юм. Тэнгүүдээ but I didn't even cry. Not a single tear. I didn't even regret it. I can't believe I said it but it's true. I hate you гэсэн маахгүй. Та нар бодоод үзтээ. Би чамайг алсан. Тэг чи өгчгсэн. Гэхдээ би ерөөсөө уйлаагүй. Бүр нэг ширхэг нулимс ч ингэ тусаагаагүй
гэж байгаа байхгүй юу. Гэтэ би ерөөсөө ингээд чамайг алсандаа харамсахгүй байна. Би энийг үнэнгээсээ ингээд хэлж байгаа гэдэгтээ те итгэхгүй байна. Гэхдээ энэ бол үнэ. Би ерөөсөө харамсахгүй байна. Би чамайг үзэн яддаг гэж ийм үгтэй. Ер нь иймэрхүү үгтэй заяа утгатай дуу. Би ингээд хальт нэг хэсгийг л та нарт ингээд уншиж өглөө. Ийм үгтэй би чамайг ална, би чамайг алгасандаа харамсахгүй байна. Энтэр гэсэн дууг дуулаад байж ижээ. Тэгээ тэр клип нь бол айгүй амар. Тэгээ энэ дуу хизээ гаргасан гэж манайхаа just wait, it's crazy. 2022 оны 9 сарын 7-ны өдөр релиз хийсэн. 9 сарын 7-ны өдөр юу гэж? Celeste-ийн төрсөн өдөр. Celeste-ийн төрсөн өдрөөр энэ дууг ингэ цацчихсан байгаа байхгүй юу? Тэгээ 2022 онд яг тэг хинтээ алуушаа танилцчихсан байсан. Одоо тэр Discord-ноос нь харахад бол тэ Discord-ийн чартнуудаас харахад бол алуушаа ингэ Celeste-тэй танилцчихсан байсан үе байгаа байхгүй юу? Түүнээс гадна манайхаа саяхан David-ийн хийчгээд гаргаж амжаагүй байгаа нэг дуу гарч ирсэн байгаа, surface хийсэн байгаа. Энэ дууг болохоор 2025 оны 3 сард хийжсэн дуу юм байна л да. Тэгээ эннийх нь өгнүүд нь бас аюу амар заяа. Ингэж байгаа. Nobody ever caught me, but I spoke too soon in the back of a police car. I forgot whatever I knew. I am telling nothing. Do the same if they ask you about her гинэ. Хинт намайг барьж чадаагүй, миний хийсэн юмыг барьж чадаагүй. Гэхдээ би цагдаагийн машины ард байж ах та тэг ингээ гинт хэрэгтнүүд чинь ингээд баривчлагдангуудаа цагдаагийн машины арын судалтай байж идэг штэ тэ. Цагдаагийн машины ард байж ах та би арай дэндүү эрт бодлого юм хэлсэн юм шиг байлаа гэж аахгүй. I spoke too soon тэ. Би бүр ингээд өөрийнхөө мэддэг байсан бүх юмаа ингээ мартчихсан. Гэхдээ би юу ч хэлэхгүй. Одоо тэ өөрийнхөө хийсэн зүйлийг хэлэхгүй. Тэгээд хэрүү цагдаа нар чамаас очиод ингээд тэрний талаар тэгээ түүний талаар буюу одоо өөрийнх нь найз охиныхын талаар асуух юм бол бас л надтай адилхан зүйлийг хийгээрэй, битгий юу ч яриарай гэж ийм зүйлийг дуулчихсан байгаа байхгүй юу. Амар биш үү? Бас л нэг аллах хийсэн хүний тухайгаа зөте өөрөө нэг хүн алчгаад тэгээ найз охиныхоо алчгаад битгий хэлээрэй, би юу ч хэлэхгүй, би цагдаа нарт юу ч хэлэхгүй гэд ингээд суучсан байгаа байхгүй юу. Тим дууг гаргаад байжсэн. За үүнээс гадна бас нэгэн цацагдаж амжаагүй unreleased дуу цацагдсан байгаа. Энэ нь болохоор бүр ингээд Celeste-ийн нэрийг 2-3 удаа меншн хийдэг. Бүр ингээд Celeste гэд ярьдаг заяа. Тэг хүмүүс одоо бүр ингээд те энэ цацагдаагүй дууных нь нэр нь Celeste гэдэг нэртэй дуу гэж бүр ингээд нэр өгчихсэн байлээ. Гэтэ тэр нь бол альбасных биш байх ингээд өөрөө тийм Celeste гэдэг нэртэй дуу энэ гэж цацаагүй л ах. Гэтэ яг энэ цацагдаагүй л те unreleased music гэж аахгүй өөрөө хийчихсэн гэхдээ цацагдаж амжаагүй альбасаар цацагдаж амжаагүй байсан дуу. Тэгээ Celeste гэ бүр нэрээр нь дууддаг заяа. Одоо чи ингэж аахгүй. Oh Celeste, the girl with my name tattooed on her chest. Smell her on my clothes like cigarettes. Гэж аахгүй. Тэгээ oh Celeste миний нэрийг өөрийнхөө цээжин дээр шивүүлсэн Celeste гэж аахгүй. Тэгээд би чамааг бол ингээд өөрийнхөө хувцснаас чиний үнэрийг үнэртэж байна. Яг л тамхины үнэр үнэртдэг шиг чиний үнэрийг үнэртэж байна гинэ. Тэгээд ер нь ингээд цаашлаа тэгээ I love you so much энэ гэд ярьжсэн юм л биз дээ. Чамд амар хайртай энэ гэж тэ. Тэнгүүдээ oh Celeste I'm obsessed тэ би ингээд чамд бүр ингээд донтчихжээ. Afraid you'll only love me when undressed. Чи намайг зөвхөн намайг шалтан байхад ингээд намайг хайрлана гэдгээс би айж байна. But you look so damn gorgeous in that dress гинэ. Чи гэхдээ над даашинстайгаа үнэхээр одоо тэ үзэсгэлэнтэй харагдаж байна. Би чамайг тэ missing you so much makes me depressed гэнэ би чамайг бүр ингээд амар санаад бараг depressed болж байна. Сэтгэл санааны одоо гутралд орж байна. Ийм үгтэй дуу байгаа байхгүй. Тэгэд харалта Celeste гэд бүр дахин хэлж байгаа үстэй нэрээр нь дуудаж байгаа. Тэгэхээр одоо өөр хүнд байх юм бэ? Celeste-тэл зориулсан дуу байгаа үстэй. За бас нэг өөр дууныхын тухай хүмүүс айгүйх ярьж байгаа. Тэр нь болохоор 2022 оны 3 сарын 28-нд гаргасан Decide гэсэн тийм дуу байгаа байхгүй. She'd гэдэг те шийдвэрээ гаргах She'd гэсэн нэртэй дуу байна. За энэ үед 2022 онд гэхээр чи манайхаа Celeste 11 настай байсан гэсэн үг. Энэ хоёр танилцаад удааг байсан гэсэн үг те Discord дээр. Ингэж ийм үг байдаг юм байна тэр дунд нь. I know what the problem is. Save your tears 7 years.
Сайн санаарай. 7 years гэж байгаа юм. I know life is complicated. Яагаад энэ мөрний тухай хүмүүс яриад байна вэ гэхээр ингэж байгаа байхгүй юу? Би ямар асуудал байгаа гэдгийг мэдэж байна. Битгий уйлаа те save your tears. Битгий уйл 7 жил 7 years. Амьдрал гэдэг бол айгүй ээдрэттэй асуудлаа гэж хэлсэн байхгүй юу? Яагаад тэр 7 жил гэдэг нь чухал вэ гэж манайхаа энэ дуу гарахад Celeste 11 настай байсан гэсэн үг. 11 дээр 7 нэмгээр хитүүлээ. 18. 18 болохоор яах вүлээ? Нас биед хүрчглээ гэсэн үг. Одоо illegal хууль бус харилцаа байха болно гэсэн үг. David pedophile гэж явагдахгүй гэсэн үг байхгүй юу? You get it? Тийм болохоор те баг ингээд хинт хэлж байгаа юм шиг David Celeste танд хэлж байгаа юм шиг 7 жил одоо төвччихээ те битгий уйлаа 7 жил төвччих. Амьдрал гэдэг бол эдрээтэй зүйл хоёлоо бараг хамттай байна гэсэн ухааны зүйлийг хандаж хэлсэн юм шиг ийм дууг гаргаж ирсэн байна. Тэгээ бас нэг зүйлийг хүмүүс ажиглалсан байгаа. Celeste танилцсан цагаас хойш жил болгон яг Celeste-ийн төрсөн өдөр 9 сарын 7-ны өдөр ингэж шин дуу гаргадаг байсан байхгүй юу? Бараг яг Celeste зориулж байгаа юм шиг тий. За тэгээ одоогийн байдлаар ийм байдалтай байна манайхаа. Ер нь одоо developing story гэсэн үгтэй цагдаа нар яг үнэхээр David-ийг одоо буруутай юу энэ гэдгийг нь бол ерөөсөө зарлаагүй байгаа. Ерөөсөө энэ murder-тэй connect хийж тэ ингэж suspect person of interest-ээр дуудаагүй байгаа. Одоо тэг хизээ interrogate хийгээд тэг хизээ хариуг нь ингээд олон нийтэд зарлахын бүүмэд одоогоор бол баривчлагдаагүй ингээд эрх чөлөөтэй зүгээр явж байгаа гэсэн үг. Тэг ямар ч гэсэн ингээд тура зогсоогоод тэг ингээд цагдаа нартай cooperate хийгээд Los Angeles буцаад ирчихсэн байгаа юм байна лээ. Тэг social media-гийнхаа бүх одоо comment энэ хэсгийг хаасан юм байна лээ. Ингээд limited болгосон юм байлаа хүмүүс одоо комент бичих энэ болохгүй те. Тэгээд хиний David-ийн ерөөсө representative хүмүүс энэс нь янз бүрийн зүйлийг одоо statement-ийг гаргаагүй байгаа. Ер нь lay low хийж байгаа гэсэн үг жоохон чимээгүй байдалтай байгаа. In the back of my mind you died. David чи ийм хэрэгүүдтэй орооцолцоод байгаа болохоор те ингээд ийм за яг аллах дээр ингэж те яг үнэхээр алсан гэдэг нь бол ингэж батлагдаж гарч ирээгүй байгаа ч гэлээдээ манайхаа ингээд энэ олон resurface хийж гарч ирж байгаа чатнууд, зургнууд, бичлэгнүүдээс харахад яалтчгүй энэ залуу те 11 настай жоохон охиныг ингэж groom хийгээд 11 настай байхаас нь хойш энэ охинтой ингэж бэлгийн харилцаанд ороод romantic харилцаанд ороод явсан нь бараг ингэж харагдаж штэ. За яг ингэ бүр яг баталгаажж чааг байгаа ч гэсэндээ харагдаж штэ. Тэгээ бүр ингэ дуу муу хийгээд зориулаад өгсөн ч ах шиг те. Тэгэхээр энэ чинь өөрөө гэмт хэрэг болчихж байгаа байхгүй. Яг энэ тэр аллагынхаа хэрэгтэнд буруутгах чадахгүй байгаа ч гэсэндээ одоогоор pedophile хэрэг те одоо энэ нэг нас биеийн тэрэггүй хүүхдийг ингэж groom хийсэн, уруу татсан, одоо бэлгийн харилцаанд орсон гэдэг нь бол өөрөө маш том энэ хэрэг. Тэгэхээр энэ нь бол ингээд те цаашаага investigate хийгдэж яваад тэрэнд буруутан тогтоогдох юм бол нэлээд олон жил шаранд суух нь ойлгомжтой. Тэгээ энэ залуу ийм зүйлдээ орооцолцсон байгаа болохоор зөндөө олон одоо хамт ажиллаж исэн хүмүүс нь, компаниуд нь, брэндүүд нь болон ингэж хамт дуу муу хийжсэн артистууд нь ингэж distance хийж байгаа юм байна лээ. Зөндөө олон брэндүүд энэ David-тэй ажиллахаа болж байгаа одоо мэдгдсэн гэсэн. Түүнээс гадна Kelly Uchis гэдэг тэр түүний ярьсан дуучин байж тэ хамтдаа дуу хийсэн дуучин бүр ингэж өөрийгөө distance хийгээд хүмүүс сурвалжлагч нар асуугаа та найз чинь байсан мэт тань гэсэн чи үгүй ерөөсөө найз биш штэ. David бол миний найз биш зүгээр л битээр хамтдаа дуу хийжсэн энэ гэдээ ярьж байсан мөлий. Тэгээ тэр хамтарч хийсэн дуу муугаа бүр ингээд татаж буулгаж буцааж авч маах гад те ингээд одоо feature-ыг найрлахж марлах гад айгу хичээж байгаа гэсэн. Тэг хүмүүс Кац аяхан айгу санаа зовж байгаа. Кац аяхан манайда ингээд те найз нь ийм алуурчин байсан гэдгийг олж мэдээд яаж байгаа болоо энэ гэдэг те тиймэрхүү зүйлүүдийг айгу хүмүүс ярьж байгаа. За энэ хэргийг би ярьсан дээр үдж байгаа ялангуяа те өсвөр насны хүүхдүүд болон ер нь жоохон хүүхдүүд энэ төртэй сануулга өгье, анхааруулга өгье, сэрэмжлүүлэг өгье. Хинтээ одоо найзалж байгаа вэ гэдэг юм уу те эсвэл ойр хавийнхаа хүрээллийн хүмүүсийг маш сайн судлаарай. Хамаагүй танихгүй хүмүүстэйгээ сошиал медиагаар ингээд танилцаад авах хэрэггүй. Харж байгаа үстэй сошиал медиа гэдэг ямар аюултай вэ гээл те жоохон охтууд ингээд хөрх юмтай ингээл Discord-оор нэг залуутай танилцаал тэгэл нөгөөт нь бас ингээл дуучин муучин болохгүй гарч ирэх гэж байгаа алдартай TikTok энэ viral болсон залуу болохоор улам ингээл manipulate хурдан хийлгээл явцсан те. Тэгэл айгүй аюултай байгаа байхгүй те. Бүр ингээд жоохон охин 11 настайгаас хойш ингээл бэлгийн харилцаанд орчихсон. Тэгэл ер нь харж байгаа үстэй тэр чат матаас нь харахад өө би өстой юу яаж явах та те ингээд согтуу байх та хүнтэй унтцсан энэ гэл тэм жоохон охин
архитаар суугаа явж исэн байна. Тэгэхээр жоохон дүүнэртаа зориулахад те ингээд анхааруулга болж хэлэхэд маш болгоомжтой байгаарэ те. Та нарын тархич нь develop хийж амжаагүй байгаа. Хүний тарих бүр ингээд 21 22 хүртэл ингээд fully develop хийдэггүй гэж аахгүй. Тэгээд жоохон хүүхдүүд бол ингээд шийдвэр гаргах ямар ч чадамжгүй байдаг. Өөрснөө айгүй би том болсон мундаг байна гэж бодоо явдаг. Яг үндэ бол үгүй те. Яг ингээд буруу зөвийг ялгаж чадахгүй байдаг аа. Тийм болохоор те ямар хүнтэй найзалж ийн яаж нээж ийн гэдгээр маш болгоомжтой байх хэрэгтэй. Бүх зүйлээ ээж автайгаа ярилцдаг, нуулгүй ярилцдаг байх хэрэгтэй. Ээж аавд ч гэсэндээ те хүүхдүүдтэйгээ сайн ингэж найзууд шиг нь ярилцдаг байх хэрэгтэй. Ямар ч хүмүүстэй орооцолтод явж ийн сошиал медиа дээр юу хийж ийн гэдгийг сайн ажиглаж авах хэрэгтэй. Энэ охины харамсалтай хэрэг байна. Түүнээс гадна манай Монголд ч гэсэндээ сая ямар аимшигтай хэрэг болов те 16 настай жоохон охин ингээд бас нэг залуучуудад те алуулаад чимзаанд хэлгүүлсэн байж байгаа. Юу гэсэн үгүй. Үнэхээр аимшигтай хэрэг. Тэгэхээр охтууд ч байна уу, бага насны хөвгүүд ч байна уу, хамаагүй эрэгтэй эмэгтэй хамаагүй ер нь маш болгоомжтой байх хэрэгтэй шүү гэж би дахин одоо анхааруулж сануулмаар байна энэ хэргийг ярьж байгаа дээрээ. За манайхаа энэ хүргээд ингээ бичлэгээ өндөрлөө. Тэгээд та бүхэнд одоо айгүй хин хэргийг яриараа гэж хүмүүсээс одоо хүсэл тавсан болохоор ярьж өглөө. Тэгээ энэ хэрэг дээр цаашдаа ингээд develop хийгдээд янз бүрийн апдейтнууд гарч ирэх юм бол би та бүхэндээ цаг тухайн үед нь хүргээд явнаа. Окей. Тэгэхээр та бүхэн маань stay tuned гэж хэлмээр байна. За ингээд та бүхэн маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Ингээд channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоббол булангаараа цоошин хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.